та бүхэн мэдж байгаа. Иргэн цэвгийн гэрт орж Түвэслэг нэрийн дор мөнгө тарах гэж оролдоод шудраг иргэн хаалга цойлж цагдаагийн байгууллага телевиз мэдээллийн хэрэгсэл манай намд мэдгдсэн. Хаалгын засч өг энэ. Хаалгын засч өг. Хаалгын засч өг. Би өдөр ярилцлаганд танаад өгчихсэн. Би хаалгын засаад өгөө. Намайг мөнгө агын дөлий хаалгын идчихээ та нар. Засаад өгнө. Хаалгуудыг нэвдэж гарч цухтаад баригдаад ингээд тэр улсын хурлын гишүүн нэр дэвч чойс сөргөндөө балдуулж ямар худлаа хэлж байгааг харж байгаа үз. Ариун тэгж нэрмтийн нэг ч дуураагүй. Тэгээд дараа нь гадаа улсад маргаан дээр биднэрт бичлэг нь байгаа. Би бол хамаатныхаа айлд ирсэн. Түүнээс биш би бол ингэж яваагүй гэж. Тэр хамаатан биш гэдгээ цэвгээр хэлж байгаа. Би хамаатан биш ээ, танихгүй, гудлаа ярьж байна гэдэг. Тэгсэн чинь бүр гүтгэлэг нэвтрүүлгийг явуулаад ардчилсан нам зохион байгуулсан. Тэр дундаа бүр цэнцүрэн зохион байгуулсан мэтээр ярьж байгаа. Ариун тэгж тэр эмэгтэйг би танихгүй, хараачгүй. Намайг Нимагийн Ариун Тия гэдэг. Чойс сүрэндээ 1988 онд хам сургууль төгссөн. Энэ хүн өөрөө сайн дураарл манай шатав дээр ирсэн. Чойс сүрэн дээр дэвшигчээ нэг төгсөлт гэдэг. Нэг төгсөлт гэсэн тийм. Энэ Чойс сүрэн Хөрлөбаатарыг дэмжиж хууль зөрчиж Улаанбаатараас асар олон хүн ирчихсэн. Том жипүүтэй хөдөө сумуудаар явсан. Энэ ганц биш ээ. Сумуудад аимшигт арчаад одоо мөн сая тариалан сумын шудраг 9 иргэн ирж байна. Бид нар сонгуулийн чинь сая түрэг ордоогүй. Сонгуул ингэж дуурдаж болохгүй. Бидний иргэн ирэхийг ностоо зөрчиж байна. Арт түмнийг дурамжилж байна. Бид нар энэ шударгаар авчиргаа бүгд өгсөн 100 мянган төгрөгийг барьцсан. Ирж байгаа. Чойс сүрэн мөнгөнийг манай угаад өгсөн байгаа юм. Мөнгөийг бол за мөнгөийг бол ингэж өгсөн байгаа. Энэ Чойс сүрэн Хөрлөбаатар хоёрт саналаа өгөөрэй. Күн хэлж болохгүй шүү гэж өгсөн байгаа юм. Ард түмэнд Көдөөний малчин бид нэрийг нам нэг юм хэдэн төгрөгийн тархийг хөөрдсөн маягта ийгж л одоо энэ мөнгө тарааж эхэлж шít. Тиймгүй бол энэ мөнгө бол тарах юм байхгүй. Юнкар чадварлаг болохсоо энэ хоёр гişүү болж юм лээ. Нимхүү мэд сайхан хоёр шиг яг л тулгаагаараа тархиараа л гардаг асуудал шүү дээ. Тэгээ энэ хэсгийн асуудлаар нь бид нар Увс аймгийн сонгуулийн хороонд хандсан. Сонгуулийн ороо харамсалтай. Сан нэр дэвшигчийн нэрийг дарна энэ гэсэн ойлголт бол байхгүй. Сан нэр одоо сандлын хуудас бүгд гарсан учраас энэ сандлын хуудасныхаа дагуу сан турагдана. Харин хэсгийн хорооны тогтоолдоор нэрийн жагсаалтаас хасагдсан нэр дэвшигчийн сандал гэж тусдаа. Ийм илэрхий хууль зөрчсөн үйлдэлүүдийг харсаар байгаад бичлэгийг үзсээр байгаад ямарваа нэгэн шийдвэр гаргаж өгөхгүй. Би өдөр 12 цагийн эдгээртэй ажиллаж манай харныг хоёр эмэгтэйрээ хаяа манай хаяг асуусан байхгүй танах хэдэн би өөрийнхөө гэрийн хаягийг хэлсэн л дээ тэгсэн чинь тэр бид нар танаад орё гэхээр манад орё гэдэг гэрт ороод тэгээд бид нар одоо Чойс сүрэнгийн сурталчилгаанд явж байгаа хүмүүсээ гэж хэлээд хүмүүст настай хүмүүст ингэж мөнгө өгч байгаа маа таны ээж байгаа юу гэхээр манай ээж ингэж хөдөө уцаан гэдгсэн чинь тэр за тэгвэл ээжийнхээ энэ гар хэсгээр зураад энэ мөнгөийг авчаач гэдэг мөнгө өгсөн байхгүй юу 100 мянган төгрөг тэгээ та нар Чойс сүрэн 4 жил юм хийсэн шүү дээ манад гэж хэлсэн тэгж хэлчихэд цаа нар Чойс сүрэн дэмжээрэй бүгдээрээ Чойс сүрэн гар хэсгээр зураарай гэж хэлээд 100 мянган төгрөг өгсөн тэгээд миний мэдгээр тэр хүмүүс нэлээд олон айлаар манай хороолоор явсан би явсан айлууд 7-8 айлаар орсон байхаа тэгээд бүгдэнд л ялгаагүй мөнгө өгсөн байх гэж бодож байгаа тэгээд тэр хоёр эмэгтэй болохоор 1382 гэсэн Улаанбаатарын дугаартай машин байсан. Энэ хүмүүс одоо тэгэд сонгуулийн юунд яагаад энэ урдан Чойс сүрэн 4 жилийн юм уу 4 сарын өмнө мөнгө тарааж болоогүй юм. Тэгээд одоо яхаарад сонгуулийн үеэр ингээд нэг 7 хоногийн өмнө 100 мянган төгрөг тараад тэрийг бас бид бас гайхшлаа. Тэгээд хүмүүсийн саналыг хөдөлж авах гэж тэгж байгаа юм байлгүй. Нэлээд олон айлд өгсөн. Энэ бол ингээл олон газар олон хэсэгтэр олон хорооллоор ингэж явж байгаа юм шиг байлаа. Энэ тэнд 2-3 хорооллоор ингэж мөнгө тарааж яана гэсэн хүмүүс ярьж илээ. Тэгээ хүмүүс нэг хүний мөнгө авсан учраас хэлэх юм дурггүй. Тэгээ нэг юу яа цааш нь битээ хэлээрэ гэж хэлж байгаа айлгүй бодвол нэг хүмүүстэй. 6 сарын 19-нд өдөр 1 цаг үед зах дээр явж бол надад 99 02 15 31 37 тийм дугаараас Монгол Ардын намаас ярьж яана гэсэн. Та хаана би зах дээр явна гэсэн. За хэдэн цагт чөлөөтэй болох гэсэн цагийн дараа гэсэн.
цагийн дараа баг 2 цагийн дараа би 2 цаг болж гэртэрээ байж ил. Тэгээ манавагийн хуулагч Эржинхөө гэж нөхрийн цагуурт машин жолооч хийдэг бид нар одоо найзууд. Тэр нэг манад маш өртөө хүрээд ирж Эржинхөө ярьсан. Тэдний хашаанд яваад орсон чинь тэд нааш 3 градустай мэрэгжлийн хяналтын жолоочийн үйдэн дээр нэг 67 76 гэсэн заанд 200 байна лээ. Тэгээ би шүү тэр лагагийн гэрт орсон чинь надад цай хийж өгсөн. Тэгээ Эржинхөө авга тэр жолооч талын тэр машинтай гүн зөвөрөлтэй машин байлаа жолооч талын гүнтэй уулзж ясна. Гэрт орж гэсэн. Гэрт орсон чинь охин нэг цай хийж өгсөн. Цай уусууж чадлаа шиг чи гараа төрөнд уусчих гэсэн. Гараад ирсэн чинь 2 залуу байл. Таах ингээд бид нар ингээд намын одоо Ахмад гişүүдтэй ингээд нөрөөгч байгаамаа хэдэн сонгогч байгаас юус хамаарат та нэг 100 мянган төгрөгийг та битэхүн амтанд хэлээрэ. Та гэдэг 100 мянган төгрөг 5-2 тавч өглөө. Тэгээд арын халгаараа юу гэлээ. Тэгээд би айл цай ууж яасан юм чинь буцаад тэдний гэрлөө орсон юм аа. Тэгсэн чинь дараач гараа явчлаа. Тэгэхээр гараа явчихдээ би тэ Эржингээд гавгаатай яриа сууж байгаа цааг нь уучгаад бас 2 ураа цай уучгаад гараад ирсэн чинь тэр одоо 10 дураагийн арчсан намын хулгай бариа штэ. Спорт залуу байлт. Тэрний үртэлтэй спорт арааны хажуу зогссон байлаа. Нам гарч нам үртэл арын алгаар гараа юу гэсэн би үртэл машин гараа явчихсан чинь үртэл алгаа гараад ирсэн чинь машин тэн зогсоод тэгээ би дээш яваа тэр уян прүү гэдэг Жансан намгийн залуугийн дэлгэрийн үйдэн дээр очиж тэнд арднаа сүрэнжээ биш. Жаргал цагны зал нэг хэр тавьсан суулаа. Намайг дуудаад би тэрний хажуу суугаад би ууж тэр машин буцаад тэг хин машинд ор цаг машинд орж ил 67 76 гэсэн заанд 200 их том машин байл. Тийм л юм уу 2 бандгаар залуу. Тэгээ би Эржинхөөс асуусан. Энэ ямар хөрхөн бэ гэсэн чинь Улаанбаатар гэдэг Чойжаа хөрлөө хоёрын биш төрөлгчнэр хийж тэгжэл хэлсэн. Тийм л юм болсон. Энэ бол Монгол улс төрийн эсрэг гэмт хэрэг. Эргэн хуулийн 82-ийн 1-р заалт. Зохион байгуулалтаар бүлээн болохоор оролдож Ini cara kalau ini, itu. Сонгуулийн хуулийг зөрчсөн бүхэнд ил байхад энийг шууд шийдвэр гаргах шийдэх асуух газар нь бол сонгуулийн тойргоо ороо. Прокурорын байгууллага энэ хоёр хэрэг тэр Чойж сүрэнгийн туслах, Баттогдох, Гүрдбаатарын туслах дээр нь төрийн албаагч шүү. Одоо бид нар энэ төрийн албаагч Чинбаатар авилгатай тэмцэх газар төрийн албаны зөвлөлд асуудлыг шилжүүлнэ. Энэ хоёр хүн дээр нь тэр иргэн нарийн туяа гэдэг хүнтэй холбоотой хоёр прокурорын газраас ирүүлсэн бичгэн байж байна. Энэ дээр эргэн хэрэг үүсэх үндэслэлтэй байгаа тул нотлог баримтаар тогтоогдсон эргэн хэрэг үүсэх шалах үндэслэлтэй байх тул одоо тагнуулын газарт 82-ийн 1 гэж төрийн эсрэг гэмт хэрэг төрийн хууль ёсоор авахсан оролдоод ингээд прокурорын байгууллагт юу тагнуулын байгууллагт эргэн хэрэг үүсгэж шилжүүлчихэ байж байна. Баримттай байх хэрэгтэй. Байгалийн дотор миний зүрх байгаль чинь би тгийг өгч хэлэх юм хаашаа. Гэмт хэрэг нуун дарагдуулах нь 12 хүүхдийг авч зүхтаж байгаа байдал бол энэ хүн улгаас гэмт хэрэг болж байгаа. Одоо эдгээр бүр гэмт хэрэг алах нь дараагийн хүнд гэмт хэрэгүүдэд үйлдэж байна. Өнөөдөр тэр Өндөө сумын цогтооч иргэж хүүхдийн ээж нь 16 цаг 40 минутанд надад 21-ээс хойш 4 хоногийн дараа хүүхэд олдохгүй байна.
Хүүхдийн минь олж өгөө. Хариуцлага та нар хүлээшээ өгч байгаа. Хариуцлага хүлээд хүмүүс нь 44 45 номерын дугаарыг автомашинтай тэр гэмт итгэлүүд. Бүсгийн ноёд зүйл байдаг гэж хэлсэн юм. Тэр шарын үрдэг гэдэг газар бол бүхтэй айлуудаар орсон. Тэгээ энэ иргэн өмнө нэрсэн усуудад бүгдээр нь ирсэн. Одоо энэ тариаланд явсан тэр үед манай ээжтэй гэсэн мэлээ. Тэр 100 мянган дээр. Тэгээд дахиад над миний ээжтэй гэснээр дараа над гэсэн тэр 100 мянган. Одоо ийм асуудал хавтгаа бол усаавар тэр тараахгүй мөнгө байхгүй, тараахгүй бараа байх. Яг энэ дээр бид хоёрын өвг нэрвчүүлээд дахиад ресторан дугаар хичүүлээд дахин гарын зүгээд тэгжэл нэг нөхөр нь бичвч 100 мянган төгрөг авч ирээд өгсөн. За яг одоо жойжсөрн көрлөөтөгийг одоо дэмж нам хамаахгүй. Кино мэднэр дэмжиж тэгсэн. Тэгэд ирээд надад дуудахтаар би цонхоор өгöd очсон чинь за юм хөрхнө төлөө саналаа нөгнөгээд тэр хоёр зүрэг надад их гарч өгсөн. Заалуулаад авсан. Тэгчгээд за энэ дээр гарын өсөх сүрчгнэгээд нэг цаас ийм цаас гарч ирсэн юм байхгүй. Тэгэд би тэр гарын өсөх сүрнээгтээ би гайхсан юм байхгүй. Энд чи гарын өсөх сүрдэг ямар өчтөнгөө хахан тусаад ирэхтэр гэмгэ зүрчгээ 50,000 зургууд хариуч өглөө тэд над яг 100,000 цаас яг өгсөн. Шөнө ороогоор дандаа 22 цагаас хойш хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн утас нэг дугаарыг аваад иргэс нуур тэмдэглээ явж байгаа. Одоо зөвхөн тэр тариалан сумын иргэд хэлж байгаа. Бидний бүх иргэс нуур мэдж байна. Бидний бүх утасны дугаар мэдж байна. Шууд ирээл түрээслийн гэрээ байгуулна. Гэхдээ хөдөө байгаа малчтаас юуныхан түрээсийг гэр байгуулах юм. Тэгэхгүй гэрээ хийхгүй л үз. Тэгээ яадны тэр дэмжиж ирсэн сэтгэлээрээ би энд хүнд ч гэсэн яг тийм сэтгэлээр хандсан. Гэрээ нь байгаа үстэй өөртөө гэрээ нь байгаа үстэй гэртэн. Гэрээ нь байгаа. Тэгс арын хүн шууд миний эргээс тэр хэлчгтээр би гүйжрээд авгаад ийм л юу хийд юм байна. Ёстой энэ арай болохгүй. Тэр Наранбулаг сумын Загстрагын намын газраар сонгуулийн салбар орон дарга нь сонгуулийн хороо хэсгийн хороодын ажилтнуудыг улс төрийн намуудын уулзалт ярилцах нөх юм бол ажлаас цаалж дарамтлаж байгаа. Энэ үндсэн хуулийн иргэдийн мэдээлэл олж авах эрхийг сонгох эрхийг нэн бүдүүлгээр зөрчөөд улсын хурлын сонгуулийн хуулийг мушгин гуйлж байгаа байхгүй. Удаагаа авч байгаа нөхдүүд ишээ энэс илүү өгсөн гэж би хөдөө бод. Би ард юм илүү өгсөн. Зүгээр бид нэрийг бол тархины угаахын хувьд зүгээр нэг зүг өгөөд үзье гэсэн ийм бодолтой бас биднэрт өгсөн гэж бодож байна. Багийн дарга бас маш их юм тараасан гэж байна. Тэгээд сайн жаргал гэдэг нэг дугаар үгээд багийн дарга. Маргааш нь ирээд утсан маань. Тэр өнөөдөр мөнгө өглөө шүү дээ маань тийм 100,000 төгрөг. Маргааш нь сайн жаргал, салбааны сайн жаргал гэдэг нь манайх айл болгоно дахиад орой үжээлээ. Одоо та нар ингээд иргэд мэдээлэл өгч сонгуулиуд дутсан мөч гэсэн. Ухалгын явуулж байна. Тохиролцоо гэрээгээ хийгээд за тэдэн төгрөгөө тохиролцъё. Зүгээр тийм хуулийн цоорхон ашигласан. Бүр тийм одоо зохион байгуулалтын гэмт хэрэглэлийн бүлгэллүүд Монгол төрийн сонгуулийг хуулийн бусаар гарах харал эдэр одоо өвөг орлох гэж бичлэг нь байгаа штэ 60-аас 70 түрээсийн өрөө өдөрт байгуулдаа гэж байгаа. Энэ чинь улаагом 11 багтаа хэдэн штаб гарах уу? Тэгтэл өдөр болгонд одоо ингээд бодоо энд 60-аас 70 өдөрт 60-аас 70 штаб гэрээ байгуулж байна гэж байгаа. Тэгэхээр өдөр болгон 60-аас 70 хүн мөнгө өгч байгаа үз. Хэдэн гэрээ байгуулсан? Өнөөдөр миний авч байгаа тооцоогоор нэг 60-70 бага баха. Тэ. Чи одоо гараад өөрөө натаа надгүй ингэ тойроод явчих хэрэг. Газрын түрээсийн гэрээ, байрны түрээсийн гэрээ гэсэн ийм одоо хуурамч хүчг баримтыг үлдээд тэр хуурамч хүчг баримтнаар гараа өсгөх зурулаад тэгээд мөнгө тарааж байгаа байхгүй. Зөвшөөрж байгаа айлууд нэг 2-3 айл байгаа бах уу. Зогстой зогсгүй тухай чи өөрөө шийдэх баг. Миний хувьд бол боломжтой байна гэж. Энэ сонгуульд үнэхээр энэ ардын нам бол бүхэл намаараа бодлогоо хэрэгжүүл уралдуулахгүй. Кейсний ажлаа уралдуулахын оронд зүгээр бид нар их он жилүүдэд ямар ажил уралдуулахын оронд мөнгө тарах, өрсөлдөгч нэрээ нэр төрийг гутаах, гүтгэн гуйлах, төрийн эсрэг гэмт хэрэг үйлдэх ийм сонгуул болж шүү дээ. Хүн тэр сонгуул иргэн хүн өөрөө нөххийн хууль юм чи. Ямар юм мөнгөр хөдөлж маанад сонгуул. Хүн энэ шударган л дээр баймаар. Энэ бойлуулаач гэж хэлсэн байна. Алдагдсан эрх олж авах гэсэн л тэмцэл. Бидний цаана улам хүн бол улам хүн энэ мөнгөнд хөөрөлдөг шүү дээ. Энийг татсан зогсоохын тулд бидний мөнгө одоо илчилж байгаа. Büyük тэр мөнгө тарчсан ард түмнийг тархийг угааж шүү дээ 100,000 төгрөгөөр. Энэс өлийн мөнгө тараач гэсэн байгаа юм. Байдаг. Энэ хоёр нөхрийн энэ 15 дугаар тойрогоос арил энэ тойрог